Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 5,000 дахь дагагчаа олж авсан энэ үеэр та нартайгаа уулзаж байгаадаа таатай байна. Нэг зүйлийг ажиглалаа. Та бүхэн энэ комментуудыг хараарай. Дэлхийн өнцөг булан бүрээс нийт монгол хүмүүс энэ суваг дээр уулзаж байгаад баяртай байна. Өвөр Монголоос, Бурядаас, Халимгаас, Туваагаас, Баргаас гэдэл цаашид маш урт жагсаалт үргэлжлэнэ. Тэгээд үүнийг хараад байхад миний зорилго эхнээсээ билет эхэлж байна уу да гэж дүгнэлээ. Өнөөдрийн бичлэгтээ сар шинийн баярыг угтаад биднийг нэгтгэдэг зүйлс яг юу юм бэ гэдэг асуултад хариулах болно. Биднийг нэгтгэдэг зүйлс. Монголчууд биднийг юу нэгтгэдэг вэ? Юу биднийг нэг ард түмэн болгож дэлхийн хаан ч явсан хамтдаа байхад хүргэдэг вэ? Жаргал зовлон, гүнэг баясал, дуу хуур, наадам зингээ. Ингээд хамтдаа биднийг нэгтгэдэг зүйлстэй уулзъя. Биднийг нэгтгэдэг хамгийн чухал зүйл бол бидний их хэл. Дэлхийн хаанч байсан монгол хүнтэйгээ их хэлээрээ ярьж ойлголцох нь бидний хамгийн том давуу тал. Амархан сайн байна уу гэдэл мэдчилэхэд ямар сайхан дотн мэдрэмж төрнөгөөч. Өсгөөс сурсан үндэсний их хэлээрээ өөрийн үзэл санаагаа зэгстэйхэн шиг илэрхийлэх хэрэгчлөө зарим ард түмэнд олдоогүй юм билээ. Тэднийг эзэн улс нь хааж боож хавчиж гадуурхдаг. Харамсалтай нь бидний ахын дүүсэд ч ийм хувь тавилан оногдож буйд эмгэнэж байна. Өөрийн их хэлээрээ зөв сайхан зэгцтэй ярихгүй, харь үгийг яриандаа ашиглан хачирлаж бохирдуулж байгаа өөрсдөөсөө ч бас ичиж байна. Өвөр Монголын өөртөөс хооронд их хэлээрээ ярихын төлөө тэмцэл өрнөж, өр нэгт Бурайд ахын дүүс их хэлээ сэргээхийн төлөө хичээж байгаа. Монгол улсын хэлээс жоохон цаашлахад та монголоор ярьж буй хүмүүстэй таарах болно. Хятадд таарсныг нь хужаа, Орос таарсныг нь баг гэх мэтээр хизээж бүд оромжлоорой. Тэр хүмүүс бол монгол хүмүүс. Алгаад идгээд тэдэнд ийдэг сайхан хандаарай. Олон дунд сайнтай муутай олон л хүн байна бах. Онцож харин тэдэнд бид сайхан хандах үүрэгтэй шүү. Ахан дүүстэйгээ ядаж ингэж л уулзаж бай. Нүүдэлчин соёл уламжлал. Монголчуудын амьдралын хэм маяг, ахуй соёл, нүүдэлчин сэтгэлгээ биднийг бусад ард түмнээс онцгой болгодог. Байгаль дэлхийгээ шүтэх, мөртөн соёл, айраг цагаа, дөрвөн улирлын дасан зохицох чадвар энэ бүхэн бидний үндэсний онцлог бөгөөд биднийг нэгтгэдэг зүйлсийн нэг. Бид та сайхан нутгаа хашаа босгон хуваадаггүй. Морин дил дээр цалиг хэсгэрүүлэн давхихад хязгааргүй уудам талнутаг. Энэ л миний эх орон. Иргэчлөөний талнутаг. Хинч таныг зогсоохгүй. Хинч миний газар гэж энэ газрыг өмчлөхгүй. Таны газар, таны эх орон, таны л өмч. Одооноос үр хоочоо өөрсдийн ахуйтайгаа ойрсгий. Таван хушуу малаа хайрлаж сургая. Бусдын өв соёлд хүндэтгэлтэй ханддаг өвөг дээдсээсээ суралцъя. Өөрсдийнхөө хувцсыг өөрсдөө үйлдвэрлэж, сүү цагаан эдэгээ ахиу хэрэглэж, өсөглөн болцгоё. Мах борцоо идэж эрүүл амьдарцгаая. Ирээдүйн өөрсдөө нүд бардам болцгаая. Түүхэн бахархал их оронч үзэл. Бид бүгд Чингис хаан их Монгол улсаараа бахархдаг. Манай ард түмэн өөрсдийн түүхээ дээдэлж, өвөг дээдсийнхаа гавьяаг үргэлж санаж явдаг. Өвөг дээдсийн үлдээсэн улмар, дайчин уламжлал, их орноо гэсэн сэтгэл биднийг нэгтгэдэг. Дэлхийн хаанч явсан өөрсдийнхөө юу хийж явснаар бахархаж, хаанаас ирсэн хэн гэдгээсээ хизээж ичхгүй амьдарцгаая. Ураг төрлөө дэмжин нэтгэж, үр хүүхдээ өвгдийн ёсоор хүмүүжүүлцгээе. Хүннүү сүннүүгэн ээс ирсэн төрч ёсны уламжлал. Хүчирхэг байх үеийн их Монголын авгаа түүх. 20 дугаар зууны туршид итгэж явсан социалист үзэл суртал. 21 дугаар зууны ардчлалын хүчтэй давлгаа. Бүх түүхээрээ бахархаж, сурхаас нь суралцъя. Энэ бидний түүх. Сайнтайч, муутайч бидний л түүх. Түүхээ хамгаалцгаая. Өөрсдийгөө хүндэлцгээе. Нутгаа санаах, их оронтой хайртай байх сэтгэл. Гадаадад амьдарч байгаа монголчууд нэг зүйл дээр үргэлж санаал нийлдэг. Их орон минь хамгийн сайн хаан гэж. Монгол орны үзэсгэлэнт байгаль, уул ус, эцэг эхийн минь, эмээгийн минь дулаахан харц биднийг үргэлж татдаг. Тогос шиг гойж гангаллаач хүн үндэс угсаага хизээч нууж чаддаггүй. Харийн оронд очиж амьдраад дутагдж гажигдах зүйлгүй амьдрахч гэлээ тэнд та үргэлж гадны иргэн л байх болно. Тэд бидний хизээч ерөнхийлөгчөөрөө сонгохгүй. Тэд бидний хизээч өөрсдийнхөө дотоод хэрэгт оролцуулахгүй. Тэднийг шүмжлэгч ирэх бидэнд байхгүй. Тэд биднийг харийн орны хар ажилчин, цагаач, хаанаас ирсэн мэддэггүй нэг аазал гэж харна. Дэлхийн хаан амьдарч байсан ч таныг үргэлж тосоод авах их орон чинь байгаа шүү. Ядруухан амьдралтай эдийн засаг сулхан байгаач гэсэн бид эргээд босгол болно. Төр засгаа чөлөөтэй шүмжилж, үзэл бодлоо нээлттэй илэрхийлж, сонгуульд нэр дэвшиж, ялж бас ялагдаж болно. Таныг өсгсөн аав ээжтэй, өвөө эмээтэй, тал сайхан нутагч нь энд л хүлээж байна. Язгуураас үндэсгүй хүн гэж үгүй, хүнээс эхлэхгүй язгуур гэж үгүй.
Угаа үл мэдэгдчихэд ойд төрсэн сармөгчин луга адил гэдгийн үлгэрээр өөрийн уг үндэсээ үл мэдэх хүмүүн олширч Монгол ахын дүүсээ мартах гээх хүмүүс оршиж байгаа нь бид хаашаа яваад байгааг хамгийн том итгэж буй хэрэг бизээ. Нэгэн ижил заншил, ёс заншил. Монголчуудын баяр ёслол зан үйл биднийг нэгтгэж байдаг. Цагаан сар наадам гэх мэт баярууд зөвхөн нэг гэр бүл төдийгүй бүхэл бүтэн үндэснийг нэгтгэдэг онцгой өдрүүд юм. Мөн ахмад наснаа хүндлэх, зочломтгой зан, туш живсэг байх нь монголчуудын нийтлэг зан чанар. Цагаан сарын өмнөх битүүний өдөр гэр орноо сайхан цэвэрлжгээд хамаатнуудаараа цуглаад тоглоом наадгаа тоглоом, буузаа жигнэж, өвчүүгээ чанаад л ямар сайхан гэж хамаатны дүү нартай өөрийн тоглоомоо гайхуулж ах нэгт эгч нартайгаа буугалаад л битүүний өдрийн барилдааныг шимтэн үзээд шиний нэгний өглөөний нарыг харахад сэтгэлд нэг л татна. Ургах нартай уралдан өглөө эртлэн мосоод аав ээж өвөө эмээ тэгээ золхон тэднийхээ амар мэндийг мэдэн хазар дээрээ өмсүүлээд л сайхан биш гэж юу? Ингээд та бүхэн маань сар шиндээ сайхан шинлээрээ. Удахгүй бид их гэр бүлээрээ уулзах болно.